Ерөнхий сайд учрлын тэргүүлсэн засгийн газар чөлөөлийн санаачлагын хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, хувийн хөгжлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын тат орчныг бүрдүүлэх бодлого арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд эдийн засаг хөгжлийн яам, бизнесийн үйл ажиллагаанд тулгарч байгаа давхарцсан зөвшөөрлийн хүндрэлийг арилгах, төрийн дарамтыг бууруулах, төр хувийн хөгжлийн түншлэлийг үргэлжлүүлэх, эдийн засгийн өрсөлдөөнийг дэмжих хуулийн төслүүдийг өргөн барьлаа. Мөн макро эдийн засгийн бодлогын хүрээнд инфляцийг тогтвортой түвшинд хадгалах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсөв мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдалд анхаарч байна. Эдийн засаг хөгжлийн яамнаас 100 хоногт хэрэгжүүлсэн бодлогын томоохон өөрчлөлт бодит үр дүнг танилцуулж байна. Эдийн засаг хөгжлийн яамны хамгийн ихний амжилт бол улсын төсвийн тогтвортой суурийг бүрдүүлэхээс эхэлсэн. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийг улсын хурлаар амжилттай батлууллаа. Тус хуульд эдийн засгийн бодит өсөлтийг 2027 онд 5.8%, 2028 онд 6%, 2029 онд 6.3% байхаар мөн инфляцийг төв банкны зорилт түвшинд байхаар тусгалаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, бэлэндэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 2023 онд 33%, 2024 онд 37%, 2025 онд 33% болж тус нэмэгдээд байсныг 2027 онд 30.4%, 2028 онд 29.4%, 2029 онд 28.1% болгож үе шаттай бууруулахаар хуульд тусган батлуулсан. Улсын хурлын нэгдсэн чуулганаар Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа. Энэхүү төлөвлөгөө нь авилга хүн сурталыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн зорилгыг агуулснараа онцлог юм. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө гэдэг бол хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Монгол улсын хөгжлийн богино хугацааны бодлогын баримт бичиг байдаг. За энэхүү жилийн төлөвлөгөөний гол онцлог нь болвол 2027 оны жилийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлээр засгийн газрын санаачлага 4 чөлөөлөлтийн бодлогыг бол хэрэгжүүлэхээр тусгасан. За ингээд Монгол улсын Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл тусгагдсан 364 үр дүн 516 шалгуур үзүүлэлтийг бол нэг бүрчлэн буулгаж ирсэн. За мөн түнчлэн Монгол улсын олон улсад хүлээсэн үүрэг амлалт болох тогтвортой хөгжлийн зорилгын 154 шалгуур үзүүлэлтийг тусгаснараа бол онцлогтой юм аа. Монгол улсын экспортын хэмжээ нэмэгдэж валютын нөөц $7.7 тэрбум хүрлээ. 2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг төлөвтэй байна. Экспортын ажлын эсхийг тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд инхвээр ахлан ажиллаж, бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд экспортын орлого энэ оны 2 дугаар хагасаас сэргэж эхэллээ. 2026 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар нийт экспорт $9.9 тэрбум долларт хүрч өмнөх оны мөн үеэс 60% өслөө. Энэ өсөлтөд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хөдрийн экспортын хэмжээ нэмэгдэж, ялангуяа зэсийн үн өссөн нь гол нөлөөлөв. Гадаад валютын улсын нөөц 2026 оны 3 дугаар сард буюу шинэ засгийн газар байгуулагдахаас өмнө $2 сая байсан бол 2026 оны 5 дугаар сарын байдлаар $7 тэрбум долларт хүрч $545 сая доллараар нэмэгдлээ. Гадаад зах зээлийг тэлэх хүрээнд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны төр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ. Евразийн эдийн засгийн комиссоос Евразийн эдийн засгийн холбооны бүх гишүүн улс хэлэлцээрийг сойрхон баталж, Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны төр хэлэлцээр хүчин төгөлдөр болох тухай хамтарсан мэдээлэлд Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд инхвээр, Евразийн эдийн засгийн комиссийн худалдаа хариуцсан сайд Слепнев нар гарын үсэг зурлаа. Ингэснээр хэлэлцээрийг 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэллээ. 180 гаруй сая хүн амтаа зах зээлд Монгол улсын хөдөө аж ахуйн гаралтай 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татварын хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтэрнэ. Хэлэлцээрийн хүрээнд хэрэглээний саксны 42 нэр төрлийн бүтээгдэхүүн тарифгүй болж, инфляц 1.7%-аар буурах юм. Монгол улсын хувьд засгийн газрын хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа экспортыг төрөлжүүлж, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ажиллаж амьдарч байгаа малчин тариалан жиргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Хамгийн ихнийх нь бол ноос ноолорын орлогыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр ноолорын дотооддоо ахисан боловсруулалтыг нэмэгдүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг бол засгийн газар бодлогын дэмжлэгээр амжилттай хэрэгжүүлсэн.
Үүний дараагийн шатны алхам бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи, сэргийгдэрчим хүч гэх мэтчлэн уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх бодлогын зорилт тавьж байгаа. Энэ хүрээндээ экспортын зах зээлийг тэлэх хамгийн чухал гаргасан амжилт бол Евразийн 180 сая хүнтэй зах зээл рүү Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хуучин 18-аас 55% татвартай байсныг тэглүүлж экспортлох боломж нэгдсэн явдал байлаа. За манай малчтын хувьд бол махан бүтээгдэхүүн, аршир, ноос ноолор бүтээгдэхүүн маань дотоод дүгэн цэнгүү болоо хаягддаг ийм асуудал олон жилийн турш яригдж ирсэн. Тэгэхээр энэ салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж дотоод үйлдвэрлэх, боловсруулах хүчин чадал нэмэгдээд илүү өндөр үнэтэйгээр гадаадын зах зээл гаргаж чаддаг болсноор шатны үйлдвэр аж ахуйн нэгжүүд, бэлтгэн нийлүүлэгчид, малчид маань өөрсдөө орлого нь нэмэгдэх. Үүнийгээ дагаад хөдөө хотын хооронд боловсрол, үйлчлэгээ, ахуй амьдралын ялгаа арилгах, малчин иргэдийн маань ирээдүйн хооч үеийнх нь боловсрол, эрүүл мэндийн үйлчлэгээ авах боломжууд нэмэгдэх юм ач холбогдолтой хэлцэр боллоо. Оюун хэмжлийнхэнд цаасанд дарагдах биш, чөлөөтэй ажиллах, боломжийг олгох, хүн сурталыг халах, бизнес эрхлэгчдийг бодитоор хамгаалах, хуулийг баталж, эрх зүйн орчныг цоо шинээр бүрдүүллээ. Монгол улсад бизнесийн үйл ажиллагаатай холбоотой 360 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэвч бизнес эрхлэх эрх чөлөө, төрийн оролцоог бууруулах, бизнес эрхлэх тогтвортой орчныг хангах суурь зарчмыг нэгдсэн байдлаар тодорхойлсон анхдагч хуульгүй явж ирсэн. Үүнээс шалтгаалan эрх зүйн тодорхой бус байдал үүсэж, давхарцсан зөвшөөрөл, хүн суртал, захиргааны дарамт бий болж, хүн суртал бий болоод байсан юм. Асуудлыг шийдвэрлэхээр эдийн засгийн хөгжлийн яам, эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулан засгийн газраар хэлэлцүүлж, улсын хурлд өргөн барьсан. Энэ хуульд бизнесийн эрх чөлөөг хамгаалах зарчим, төрийн үйл ажиллагаанд тавих хязгаарлалт, хариуцлагын зохицуултыг тусгалаа. За өнгөрсөн 7 оны улсын их хурлаар эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон дагалдах бараг орчим хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна. За Монгол Америк худлааны танхимын зүгээс энэ хуулиудыг бид нар дэмжиж байгаа. Мэдээж тодорхой зүйл даалтуудаар ингээд нэлээд анхаарах асуудал байна. Одоо манай танхим маань юу гэж харж байгаа гэхээр хуулиуд маань батлагчлаа. Одоо хамгийн гол нь хэрэгжилтийн асуудал байна. Тэгэхээр хэрэгжилт дээр хамгийн гол нь энэ хуулиуд маань ингээд дээд үсэндээ манлайлалгаар ерөнхий сайдын төсвийн хуулийг дэмжиж хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр дунд чадандаа яг хуулийг хэрэгжүүлэх тэр татврын байгууллага, тэр газрын албаныхын байд юм уу, тиймээ тэр зөвшөөрөлд олгодог тэр албан тушаалууд маань энэ хуулиудыг өөрөөр тайлбарлахгүй нэг муу жигд ерөнхийдөө яг хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээсэ гэдэг ийм гол нэгдүгээр асуудал байгаа. Хөрөнгө оруулагчдаас гаргасан 2.6 их найд төгрөгийн 25 гомдлыг эхний 100 хоногт шуурхаа шийдвэрлэлээ. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах төв байгуулснаас хойш эхний 6 сарын хугацаанд хөрөнгө оруулагчдаас нийт 2.7 их найд төгрөгийн 32 гомдол ирээд байсан юм. Монгол Улсын засгийн газраас эдийн засгийн эрх чөлөөний тухай наагдах хуулийг боловсруулж улсын хурлаар өнгөрсөн 7 хоногт батлууллаа. Энэ хуулийн хүрээнд хэд хэдэн хуулиуд дээр өөрчлөлт орсны нэг нь болохоор зөвшөөрлийн тухай хууль, мөн хөрөнгө оруулалтын тухай хуулиуд байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамд энэ оны эхнээс эхлэн хөрөнгө оруулалтын эрх ашигыг хамгаалах төвийг ажиллуулсан. Тэгэхээр хөрөнгө оруулалтын эрх ашигыг хамгаалах төв дээр өнгөрсөн хугацаанд бол 3000 гаруй аж ахуйн нэгж иргэд бол хөрөнгө оруулалтын эрх ашигыг хамгаалах төвд бол хандаж ажилласан байна. Тэдгээртэй холбоотойгоор 300 гаруй санал хүсэлт ирсэн. Эдгээрийн үндсэндээ 3-1-ийг нь тухайн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бол шийдвэрлэж ажилласан бөгөөд үлдсэн хэсэг нь бол үндсэндээ төрийн байгууллагын уялдаа холбоо болон хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой байсан эдгээр асуудлуудыг хөрөнгө оруулалтын тухай хууль дээр орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх юм орон зай боломж бол бас бий болж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалттай холбоотой бас нэг чухал зүйл бол юу гэхээр аж ахуйн нэгж тэр дундаа гадаадын аж ахуйн нэгжүүдээс ирж байгаа хөрөнгө оруулалтын гомдол санал байгаа. Энд бол 100 гаруй гомдол санал өнгөрсөн хугацаанд бас эдийн засгийн хөгжлийн яамд бол ирсэн. Эдгээрийг бол ангилан үзэх юм бол үндсэндээ 50 орчим хувь нь уул уурхайн салбартай холбоотой. Үлдсэн хэсгийнх нь бас 50 орчим хувь нь эрчим хүчний салбартай холбоотой. Тэгээд цаашлаад банк санхүүгийн салбар, аялал жуулчлалын салбар, барилгын салбар үйл ажиллагаатай шууд холбоотой бол байж байгаа юм. Тэгэхээр энэ бүх үйл явц маань юу шилжиж байгаа нөхөр хөрөнгө оруулалтын энэ орчныг бол зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Дээрээс нь дотоодын аж ахуйн нэгж бизнес эрхлэгчид улмаар гадаадын хөрөнгө оруулагчдад энэ ажиллах тэр таатай орчныг нь бол нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлагатай гэдэг нь бол харагдаж байгаа. Стратегийн ач холбогдолтой салбарыг дэмжих зорилгоор газрын тосны тухай хуульд нэн шаардлагатай өөрчлөлтүүдийг орууллаа.
Монгол улс 1991 оны газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ болно. Дараа нь батлагдсан хууль тогтоомжийн ойлгомжгүй зохицуултаас шалтгаалan газрын тосны компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Улмаар гэрээний эрх зүйн тогтвортой байдал алдагдаж, хөрөнгө оруулалт, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд эрсдэл үүсэт байсан билээ. Хуулийг шинжилснээр эрх зүйн орчин тогтворжиж, газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа сэргэж, Дорногов аймгийн Алтан жирийн сумд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий дээр тогтвортой хангах, улсын төсөвт төвлөрөх орлогын тогтвортой байдлыг хангах боломжтой боллоо. Монгол улсын хэмжээнд энэ газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд одоо газрын тос боловсруулах үйлдвэрийг 28 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа гэхдээ та бүхэн мэдэх байхаа. Үүний өрөөнд энэ боловсруулах үйлдвэр ашиглалтанд орох үед одоо түүхий дээр хангах асуудал бас хөндөгдөж байна. Тэгээд яг одоо энэ 1991 онд батлагдсан газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан одоо 1993, 95, 97 онуудад байгуулагдсан бүтээгдэхүүн авах гэрээний дагуу одоо яг олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 2 компани 3 талбай байгаа юм. Тэгэхээр энэ 90-ад онд байгуулагдсан энэ 3 талбай одоо бүтээгдэхүүн авах гэрээний хувьд бол энэ сүүлийн жилүүд бол энэ олборлолтын хэмжээ эрс буураад байгаа. За тэгээ энэ буурж байгаа гол шалтгаан гэвэл одоо энэ хууль эрх зүйн орчны докторгүй байдал, энэ гэрээ хуулийн зөрчилдөөнтэй байдал, тэгээ шинжилэн батлагдж байгаа нэмэлт өөрчлөлтүүд орж байгаа энэ олон хуулиудтай зөрчилдөж эхэлснээр энэ бүтээгдэхүүн авах гэрээний хэрэгжилт нь бол ийм хүндрэл бэрхшээлүүд тулгарч эхлээд байгаа. Одоо энэ хууль ингээ батлагдсанаараа бол одоо олборлолт явуулж байгаа компаниудын хувьд бол одоо хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хэтгэлэн сэргийгтэй, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд олборлолтоо нэмэгдүүлэхдээ боловсруулах үйлдвэрийг түүхий дээр хангах хэмжээнд одоо бас ингээд ажиллана гэж одоо үзэж байгаа юм чухал ач холбогдолтой хуулиа гэж үзэж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамны эхний 100 хоногт хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаас хүргэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.